Өнөөдрийн хоомор гიშгэж байгаа хаан гიშгийг энэ хурал суулсан та бүхэнтэй холбох эрхэм өрд надад оногдсон байна. Тийм учраас эрхэм дүүдэд өнөөдрийн тоглолтод хөтлөх аз завшаатай сайн хэрэг гэж үзэж байна. Ингээд өнөөдөр хамгийн ихэнд тоглосон бүтээл маань Цэнхэрлэн гэдэг бүтээл байгаа. Их хуурч жон сайхны найруулга, дараагийнх нь бас их хуурч ариун бол Яочинчин Савгсрын нарын хамтран найруулсан судалгааны хавьд хоёр сайхан бүтээлийг та бүхэнд өргөн барьлаа. Ингээд өнөөдрийн тоглолтыг эхлэхээс өмнө би энэ тайзнаа Монгол Улсын консерваторийн профессор их хуурын багш, соёл урлагийн сургуулийн их хуур хөгжмийн багш, Монголын их хуур контрас хөгжмөчтэй холбооны тэргүүн бас багшигаа тайлбар орж байна. Бас багш маань 1987 онд их хуур хөгжмийг Тэнгэрийн сургууль дээр бэрхшсэн сургалтынх нь үндсийг тавьсан гэмээр Монгол Улсын болон Монгол Улсад хэмжээний их хуурч дүнэлтэд их хуур хөгжмийн сургалтыг үндэслэн бас багшигаа дахин өрөө хандуулсан. Энэ хүрэлцээсэн сургачид оюутнууд, эцэг эхчүүд, багш нар та бүхний энэ өрөө амгалан айлтгая. За миний анхны төгсөгчдийн нэг Оожоо гэсэн шав манай Тэмүүлэн маань анхны битаа сургалтын тоглолтоо хийж байна. Тэгээд Тэмүүлэн бол одоо энэ сургуульд 6 дугаар ангид эцсийн орсон цагаас хойш өргөж идэвхтэй сайн сурчдаг манай тэргүүний сургалтын нэг юм аа. Мөн одоо саяхан зохион байгуулагдсан Монголын их хуур хөгжмөчдийн улсын анх дугаар нээлттэй орлоо өөрийнхөө насны амжилт дид байраа гэжсэн мөн бас олон улсын уралдаанд хамтлагаар болон ганцаарч оролцож байсан ийм одоо уран бүтээлч сурагч юм аа. Тэгээд Тэмүүлэнийхээ энэ уран бүтээлийг өнөөдрийн энэ тоглолтод нэмэр амжилт хүсье. Та бүхэн сайн сайхныг хүсээрэй. Цаашдынхаа сургалтандаа улмын амжилт гаргаарай гэж Тэмүүлэндээ ерөө. Өнөөдөр бас нэг сонирхолтой зүйл юм бол Тэмүүлэн маань хөгжим бүжиг 6 жил сургалтад тоглож байгаа. Тоглолтын ур чадвар, арга барил энэ бүхнийг аваад үзвэл энэ цаадын язгуур нь манай бас багшийн өргөн үндсэн школоо явдаг. Бас багшийн тоглоомчийн болон сургалтынхаа аргыг хэрэг харьяа гэх юм бол сурагчдын гарын сайн харах хэрэгтэй. Тэр нь манай Тэмүүлэнгийн багш, мэргэжлийн багш Боожоо болон бас эдгээрээс ч маш их татварагддаг. Үүний цаадал манай бас багш юм байна. Москва консерваторид зааж ирсэн одоо жинхэнэ мэргэжлийн багш энэ сургуульд нь их хуур хөгжмөд бас өөргөө нөлөө үзүүлж их хуур хөгжмийн үндсэн сургалтын гол суурин болж явж байгаа. Энэ сургалтын бас багшийн дэгийг их хуурын холбоо энэ явандаа чанарлан журамлаж энэ дэгийг цааш өөрчлөлөх үнэхээр шаардлагатай. Бид их хацтай яагаад гэвэл их хуур хөгжмийн ерөнхий суурь сургалт маань контрасын сонгодог сургалтаар хөгжсөн учраас их хуурчид өнөөдөр бас нэлээд сайн амжилттай суралцах гол үндэс суурь болдгоо гэж бас бодож байна. Ингээд хул азаргны дуул концерт мистер багш Инхцол 12 дугаар ангийн их хуур хөгжмийн хөгжимчин Тэмүүлэн мэргэжлийн багш Боожоо хул азаргны дуулыг тоглохоос өмнө жоохон тайлбар хий. Энэ концертны дуул бөгөөд бас миний зохиолн байгаа их хуурда зориулж сая их хуур хөгжим зориулсан улсын бүтээлийн уралдаанд бас утгаар байр эзэлжсэн. Энэ улсын явдлан байгаамаа хул азарга бүхэл бүтэн азар галуугаар сөрөг чунаас хамгаалаад өдөр шөнөгүй ноцолдож бүгдгийг унахад гэртээсээ адуучны ихнэр нь одоо няраач гэх юм ээ төрж нэгэн хүү гарсан байдаг. Адуучин гарч гараад хул азарга нэлээд гонёглон энэ хул азарны дуул өччүүдээсэн үүн зориулж хийсэн юм бүтээл байгаа. Тэр их хуур дээр эхний хэсэг нь бол хул азарганы хэсэг, дараа нь тэмцэлтний, дараа хул азаргын тэнцвэрж амсгахрах хэсэг А, Б, А, З 3 хэсэгтэй. Тэгээд тэмүүлэлт амжилтсан.
Ингээд дараагийн бүтээл байна. Монгол улсын гөлбөргийн баатар, Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, Гэмсрэнгийн шарвын морин хуур, симфони арт хөгжмөд зорж бичсэн концертын бүтээл байгаа. Басбо багшийн хүсэлтээр зохиолч маань өөрөө их хур хөгжмөд энэ концертыг найруулж өгснөөр энэ бүтээл хамаа сонслоо.
Хүүхдтэй юм уу? Бодож байгаа цаасдаа ирж чад гэх юм шүү. Тэгээд 6-аас нь авсан одоо бид манай тэмдэглэл Монгол Улсын их хуурчдын эрэлтийн хуурчдын өнөөдрийн багтаж чадлаа гэж бодож байна. Та бүхэн гэрмөн тоглолтыг гэж үзсэнд их талархлаа, баярлалаа. Манай улсын дэмжиж сайхан ажилласан баярлалаа. Тэгээд концерт бид уушаас өрөхгүй болох. өнөөдрийн тоглолтын концерт хийх энэ төвшөлөө өгсөн. Энэ төвшөл алтаа бүхэн танилцсан концерт мэт багшийн үнэхээр маш чухал үүрэг хариуцлагатай ажлыг хийдэг. Бас энэ жоохноос эхлээд мэдээ зэрэгтэй хүртэл хамтдан байж бас нэр бий болж тоглож байгаа тоглолтын бүх арга хэвийг бүгдээ олж зарим үед мэргэжлийн багш байхгүй орнд концерт мэт багш мэргэжлийн багшийн бас оролцох болтоос байдаг. Зааж хийдэг тийм ээ. Тэгээд өнөөдрийн тоглолтыг зохион байгуулсан болж байгаатай та бүхэнд баярлалаа. Тайлбар гарч бүх хэлэх хүн байвал хэлж болно. Бүгдийн эзэхлээс арга гэрээс ч юм уу сургуулийн захиранаас ч юм уу юм бол нээлттэй. Тэгээд өнөөдрийн тоглолт хаасны байдлаар баярлалаа.